and I made it, and Taylor really liked the egg. Really? Yeah, that I made. Today he's on breakfast together, sir. Oh my gosh. Hi, Dodo. So that is yes, it's Maya. Maya. You want Maya? Yeah. Gee, Maya. I want to cookie Maya. Oh, you want to eat cookie? Alright. Let's go get the cookie. За манай гэр ингээд дэлбэрсэн байна. Би өөрөө ч гэсэн дэлбэрсэн байна. Гэтэ одоо хамаагүй шууд бичлэгээ хурд оруулах болыг байгаараа л газ бичээд газ янзлаад явъя гэж зорьсон байгаа. Тэгэхээр миний энэ дүр төрхийг та бүхэн маань олон харахтаа бэлдээрэй. Are you okay? За. Манай хоёр хичээлдээ явцсан байгаа. Одоо хэдэн цаг болж байна? Одоо 12 өнгөрч байна. Одоо би охиндоо газ бичлэгээ янзлчаад охиндоо өдрийн хоолыг хийж өгнө. Гэхдээ одоо cookie гинэ. Манай охин чөлөө. Манай хоёрын хоол нь аягүй сайн. Манай гуравт гурал арин багасаа аягүй хоол иддэг байсан. Зарим хүмүүс бас асуудаг яаж тэр сургасан бэ гэд. Тэрний туршлаасаа олж мэдсэн юм юу гэхээр бид нэг хүүхдийг бор хоолнд оруулахдаа эхлээд сокор ч юм уу цутан хоолоор оруулдаг шээ тийм. Яг л хүүхд чаа. Сүнээс өөр мэддэг байгаа. Тэгээ цутангаар эхлэж оруулдаг. Тэгээ нэг цутан хоолноос нэм жижигхэн ширхэгтэй хоол өгөнгөт хүүхд эхлэж чаддгүй идэж өгөөд идэг цаанаас нь рефлексээрээ тэр чинь хахаж байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр жоохон амар. Зарим хүүхдүүд залгиж чадахгүй байгаа чинь хахаж байгаадаа биш зүгээр нэг хэлбэрт нь тэр текстчерт нь идэж чадахгүй. Тэгээ өгөөд яваа байхгүй яг үндэ хахаагүй. Тэгэнгүүт ихэнх эцэгчүүд ээжүүд маань ялангуяа тэ ягаад буцаа цутангаа ингээд өгөөд идэг. Тэгээ миний мэдхээр миний бараг 3 4 ч таньдаг хүмүүс маань бид маань хүүхдтэй нэг аюух цутан бараг нэг нас хүртэл ингээд цутан өгсөн чинь сүүл рүүгээ хүүхд нь хоолнд муудаад зөвхөн нөгөө цутангаа л идгээд идэх болчих тийм бэл. Тэгээ миний хувьд болохоор би жоохон цутан өгч яваад тэгээ шууд бүхэл хоолнд оруулчихдаг гэсэн байхгүй юу. Яг залхуу хүний л залхуу ээж юм л юу юм да тэрнээс сайн да энийг мэдсэндээ ч биш. Зүгээр нөгөө блендер дэж өгөхөөсөө залхуурал жижигэн хэрчээл өрчдөг гэсэн. Тэгээд ихэд өгж байгаа сүүл рүү ингээд хоол нь өөрөө юм сайн болчихдог байхгүй юу. За. Яасан бэ? Чаг мах хоол цайдаг юм ахчих чи юу болоод нэ? Болцсон мó? Окей. Гэтэ манай хүүхдүүд нэг муу юм. За юм уу цаа. За сууч. I'll give you fun. Then eat, okay? So. За. Тэргээр бол би бахархгүй байгаа. Тэр бол ялчгүй миний хийсэн. Одоо буруу юм. Гэтэ хоол идчихлээ байл. Хоолоосаа идчихвэл яах вэ л гэж боддөө шүү дээ. За. Томор өөр дараа цэвэрлээ. Галтаа цэвэрлээ. Few moments later.
Okay, guys, let's eat. Them together. He'll be here in an hour. I bet with more. So long, Sam. Baby da 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 da, baby da 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 da, baby da 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 da, baby da, mommy da 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 da, mommy da 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 da, mommy da 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 da, mommy da, daddy da 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 da, daddy da 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 da, daddy da 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 da. Хүү яаж вэ? Ядраад унчиж юм уу? Ухаалж юм уу? Too much singing and whoosh. Чи яа нэттэй. За, Мая чи юм цэвэрлээ чи. You gotta clean up Maya. You see? Би өнөөдөр хүн цэвэрлсэн гэрийг дахиад муугаалчих. Yeah. Maya. Attention in this harъя. За харъя да. Oh wow. Okay. Nice. За явцгаая. За тойр одоо эмзэг авах чинь. Oh really? Бараа ороод байгаа юм шүү. За за. Энийг 12 сар бараа ороод идэв. Манай охин ханаа түрээд. За зүг юм уу? Чаанаас гэрс. Шилээ зүг юм уу за? Өвцөн ч гэсэн цоглог байна гинэ манай хөт. Yeah, Maya. Let's go. Maya, yeah. Зурлаа. Наа үзүүлэхгүй бол одоо 2-3 хоног хянаж байна. Өчигдрөөс эхлээ халуурж байна. Цээж нь нэлээ хэрчгнөр байгаа даа тэгээ санаа зовоод. Одоо энэ үзүүлэх чинь имлэг болохоор хүүхдийн имлэг юм байна. Түргэн яаралтай тусламжийн имлэг, urgent care. Тэгээ Америкийн нэг хэцүү юм нь эрүүл мэндийн үйлчлэл авахд аягүй хэцүү байдаг. Амар үнэтэй. Тэгээ заавал эрүүл мэндийн даатгалгүй болвол аягүй хэцүү. За тэгээ даатгал төлөхөд сар болгоно бас гайгүй аваа идэм мөнгө төлнө. Тэгээд мөнгө төлж байгаа мөртлөө үзүүлэх болгондоо бас нэмж мөнгө төлнө. Окей. Таа. Мама please. Тэгэхээр аягүй хэцүү байдаг. Бид нар болохоор Америкт ирснээс хойш одоо 8 жил ерөөсөө даатгал авч үзээгүй. Одоохоо Мая please авч үзээгүй. Орлого багтай гэж мэдүүлээд тийм тусламжийн усаас төлдөг тусламжийн Medicaid, Medical гэдэг юмнууд авч болдог. Тэрнээс аягүй зүгээр. Гэхдээ заавал орлогоо тодорхойлох хэрэгтэй. Орлогын заавал тогтсон байдаг тэдэн амралтай айл тэдэн доллароос дээш жилийн орлого нь тийм байх юм бол тэр тусламжиндаа хамрагдана. Тэрнээс илүү болчих юм бол тэрнээс хасагдчихдаг. Тэгээ манай болохоор одоо 9-ээс хойш 7 жил шиг азар л гэх юм аа тааш. Азар ядаа байсан гэх юм байна. Тэгээ хүүхдүүд маань бишгүй ингээд
үзүүлдэг, үнгүй үзүүлдэг байсан. Тэгээ тэрнийхээ хүчээр бас 2 удаа төрөлтөө 2 багагаа энэ төрөлхтөөс үнгүй төрсөн нэг төрөлтөлөөгөө. Тэгээд энд төрөхөд бол бүр асар үнэтэй заяа. $20,000 зүгээр энгийн хүндрэлгүй төрлөө гэж бодоход доор хойж $20,000 болдог жишээтэй. За тэгээд хэрвээ даатгалтай байсан бол сар болгон мөнгө төлнө жишээ нь $200, $300 ч юм уу те. Тэгсэн мөртлөө нэмээд бас $5-6,000 төлдөг гэсэн. Яг төрөснийхаа дараа төрөхдөө. Тэгэхээр бол даатгалтай ч даатгал гэж ер нь амар хэцүү байгааз амар их мөнгө төлдөг. Тэгээд ямар үнгүй эмчилгээнд хамрах гад ямар ядуу нэг чигээрээ бага орлоготойгоо амьдраад байлтай байна биш те. Тэгэл амьдралаа хэмжин дэвшлүүлэх гэж явна шүү дээ. Тэгээд сая манай орлого нэмэгдээд манай нөхөр маш их ажиллаад сайжлаад орлого нэмэгдээд манайх тусламжаас хасагдчихсан 4 жил. 4 жил гэж сая 8 сард хасагдсан. Тэгээ сая 8 сараас хойш ямар даатгалгүй байгаад байлаа. Тэгээ шинээр нөгөө мөнгө төлдөг даатгал авах заавал яа гэм бэ? Хөштүүлэх хугацаанаас 11 сараас 12 сарын хооронд байд юм байна. Тэгээд 1 сараас эхлээд он гараад 1 сараас эхлээд идэвхжиж эхэлдэг юм байна. Тэгээ бид нар одоохондоо ямар ч иншүрэнсгүй байлаа. Ямар ч хүүхдүүдэд өвдчихээр үзүүлчихдэггүй аюу хэцүү. Тэгээд дунджаар ингээд зүгээр очиод үзүүлэх юм бүр улсын эмнэлэг том эмнэлгийн нөгөө төрийн тусламжаар үзүүлэх юм бол аюу хүмүүс гардаг $1,000 ч юм уу. Тэгээд зүгээр л очиод үзүүлэхэд 2 газар л ууцтаж асуусан. Тэгээ энэ газар нь болохоор $175 гэж байна. Рентген зураг энэ авах юм бол орцсон багцсан. Би нөгөө гол нь рентген зураг гэдэг юм. Цэжнээ зургийг авахлаад хичигнээд байгааг нь хатгаа байж магадгүй санаа зовоод болохоор тэрийг нь авахулчмаар байгаа. Зарим газрууд рентгений зураг нь тусдаа үнэтэй байт юм лээ. Рентген зураг авдаг машин байдгүй юм лээ. Тэгээ сайсан чинь байдаг гэж байна. Үндэ багтсан гэж байна. Тэгэхээр Америкт бас тийм хэцүү юмнууд байдаг шүү. Манайхан бас Америкт л очих юм бол гоё Америкийн сайхан гэж бодоод байдаг. Бас хэцүү юмнууд зөндөө байдаг. Нөхөртэй ч гэсэн Америкт ирэхээс манай Америкт л очиж явал хэвээр сайхан гэж байдаг ус. Яг ингээл ирэнгүүт бүх юм маш өндөр өртөгтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбар. Тэгээд хамгийн чухал юм чинь юм үнэтэй ахаар айгүй хэцүү байгаа байхгүй юу? Жишээ нь одоо нөхөртэй ирснээс ганавт ирснээс хойш тэгтээ хамгийн сүүлд эмнэлэгтээ зүссэн бөө мэд. Би бол яхаа төрхөд алимруулаад сайхан эмнэлэгт үзүүлчихтэй. Янз бүрийн цусны шинжилгээ энэ төр янз бүрийн нөгөө эмэгтэйчүүдийн шинжилгээ энэ төр өчтдөг шүү дээ. Манай нөхөр одоо эзээч эмнэлэгт үзүүлсэн жаавс. Торийн мөрөдөл гэх юм бол одоо Монголда ирээ очиж чаддаг бол очоо сайхан сувилал твтгийсэн бүх биений шинжилгээнд орохынсан гэдэг мөрөдөлт шүү. Намаа монголчуудаа сонсоод хахад бас Монгол руу аяллаар зуны амралтаар явж ирсэн хүмүүсийг сонсохоор сайхан очиод эмчлүүлсэн, шүдөө эмчлүүлсэн, гоо сайханд орсон, бүх биений эмчилгээнд орсон, сувилалд амарсан гэдэг хүмүүс байдаг. Тийм үнэтэй мөртлөө ерөөсөө амар юу биш. Тийм үнэндээ тохирсон тийм гайхалтай сайн эмчилгээтэй биш. Тэр нь хамгийн гайхалтай. Яг нь төрөхөд бол гоё л байсан л да. Би ч Монголд том үгээ төрүүлсэн хүн чинь яг төрхийн ялгааг нь бол аягүй сайн мэдэрсэн. Монголд бол яг үнэндээ загнуулалт төрдөө шүү дээ. Би загнуулалт төрж исэн. Тэгээ энд бол 4-5 юмч орж ирэл яаж хийж ийн гээл гүйцэлвэл чистэ сайн биш үү гайхалтай биш үү гээл илээл толгой илээл хөл гар барайл төрүүлтэй мөлий баг. Тэгээд эмнэлгийн орчин энэ төр бол яалтчгүй гоё л да өрөө мөрөө тэр орш дээр өөр юу гэдэг бүх юм нь бол аягүй гоё. Маа Монголын төрх эмнэлэг бол одоо алт надад бүр өчигдөр юм шиг санагдчихэв. Би эхнийхээс төрсөн л дөө. Окей. Эхнийхээс төрсөн чинь яа тэр өрөө нь бүр амар
Яг ингэ төрхгөөд бүр өвдөд өөх гээд татчихна. Нөө төрхөн өрөөлгөө яг явж байгаа нэгээд өвдөд аавны зүгээр ингэ алхаад явуулчихтай юм лээ. Энд ч юм бол ингэ хэрэгэнцэр дээр суулгаал бөө юм бол шүү дээ. Тэгээд арай гэж нэг юм алхаж очиод нөгөө өрөөнд нь орсон ч амар нэг хоосон өрөө тэгснэ хоёр ортой тэр хажуу талын орон дээр нэг хүн төрж байгаа юм заяа. Нөгөө хүн ойрлоо л нэгэл яа би ч очиод нөгөө орлогоо авираал. Тэр орон ажил амар өндөр. Тэгснэ ингээ шатмат байхгүй зөөрний сон бараг зүгээр юу тавьсан байсан. Зүгээр нэг картон зарж картон зааж биш. Зүгээр нэг төмпөн тавьсан байсан уу яасан. Тэгээ төмпөн дээр гიშгээд дэше орноор авираад тэгээд яа тэр нэг төмөр юм бол би арцсан болд шүү дээ. Орон дээр хөвтээд ингээд хөлөө дэлгээд тавьдаг нэг төмөр өгдөг шүү дээ. Одоо өвдөгний чинь доотлын хэсгийг ингээд тулах юм төмөр шүү дээ. Ийм төмөр. Тэр төмөр нь төмөр заяа хүүтэн төмөр ингээд амар хүүтэн юм нарийнхан төмөр. Йоо. Тэр чад 11 жилийн өмнө юм байна. Одоо өөрчлөгдсөн болоо. Ядаж тэр төмрөө солиод нэг юу болгочихсон байгаа. Нэг зөөл өвчтэй ч юм уу те нэг ядаж нэг пиавар төмөр биш нэг пиавар юм болгосон болоо гэж одоо бодсон шүү дээ. Тэр одоо тэгэл авар морон тийм гоё өрөө мөрөн тийм гоё яхаар одоо үнэтэл байдаг бах л та. Тэрнээс яг ингээд үйлчлэг энтер дээр байхад нэг амар тоодгүй. Ингээд энэ тооноос өгөөд ингээд амар хатураад өвдөд байна. Доошоо жоохон цус гараад байна гэд хэлээд хахад юу тоод зүгээр яачгүй гэдэг. Хэрвээ та нар Америкийн сонин юм сонсомоор байвал асуулт асуугаад комент бичээрэй би тодорхой сайхан хариулж ярьж өгнө шүү. Юу нь яг нэг яд юм бол тэрний яд юм бол гэж бодлоо юм байхамаа. Асуурай. Миний охин юм ханаж байна. Завтар ирчлээ. Үзүүлчлээ. Болорсон хатгаа болсон байна нэ. Хатгаа зөндөө байгаа гинэ. Даанч хийцээсэн баг ирж гэнэ гэсэн. Хэмтэ удажчихгүй. Эндээ ханаасаа. Одоо очоод эмээ авах юм байна. Аптекаас эмээ аваад утлагын аппарат гэрт байгаа угаасаа. Утна гэж байна. Тэгээ 5 хоног антибиотик өгнө гинэ.